9 одод ноёрхогч биеийн урлаг 17 дугаар бүлэг. Хүйтэн алах хүсэл. Би чамд туслая. Чуяа лунгчэний гараас даавууг авч түүний гарыг зөөлнөр оров. Тэрээр аяархан дуугаар уучлаарай гэж шивнэлээ. Лунгчэн бол Чуяагийн өмнө нь уулзаж байсан хэн бүхнээс өөр нэгэн байлаа. Түүний сэтгэлээр Лунгчэн бол түүн рүү эсэргүүцэж зүрхэлсэн цорын ганц доод зиндааны хүн байв. Лунгчэний догшин зэрлэг нүднээс тэрээр тэнгэр газраас ч айдаггүй эр хүн болохыг нь харж байлаа. Чуяад гим учруулснаас өөрөө өвдөлтийг төвчгийг илүүд үзсэн нь Чуяагийн зөөлөн сэтгэлийг хөдлөжээ. Тэрээр тунгаан бодож үзвэл магадгүй Лунгчэн үнэхээр ямар ч буруу зүйл хийгээгүй байж болох юм. Эсвэл тэр өөрөө бүх үннийг мэдэхгүй байсан байж магадгүй. Амьдралдаа анх удаа тэрээр гин буруугийн мэдрэмжийг мэдэрч эхлэв. Би Лунгчэнийг ямар нэг зүйл хэлэх гэтэл чи уучлалт гуйх хэрэггүй. Бид өнөөдрийн явдлыг ингээд дуусгасан гэж тооцъё. Би чамайг хатсан, харин чи түүний нүүр улаав. Тэрээр өмнөх тэрхүү зөөлөн мэдрэмжийг мартаагүй байсан тул цээж нь одоо ч хачин мэдрэгдэж байлаа. Үгүй, миний хэлэх гэсэн зүйл бол Лунгчэн толгоос ихсрэв. Хэлэх ёстой бүх зүйл хэлэгдсэн. Одоо дууссан. Чи өөр юу хэлэх гээд байгаа юм? Чуяа баг зэрэг ууртай хэлв. Сайхан бүсгүй минь. Миний хэлэх гэсэн зүйл бол чи миний зүүн гарыг хатсан шүү дээ. Гэтэл чи яагаад баруун гарыг мань боогод байгаа юм бэ? Чуяа сая л өөрийнхөө анхаарал болгоомжгүй зангаасаа болж буруу гарыг нь боосон байгаагаа анзаарав. Түүний нүүр тэр чигтээ улайгаад зогсохгүй. Лунгчэний аргаа барсан царайг хараад аяархан новш гэж чи яагаад төрүүлж хэлээгүй юм бэ гэж хараал тавилаа. Тэрээр өнөөх болтыг тайлаад Лунгчэний нөгөө гарыг нь боож өгөв. Энэ нь ердөөл махны шарх байсан тул баг зэрэг өвдөж байгааг стооцвол ноцтой зүйл биш байлаа. Лунгчэн дотроо инээж байв. Энэ үсгэлэндээ бүсгүй ядаж баагч гэсэн ичих булчирхаатай мэс чанартай нэгэн байж. Түүний өөрийгөө золиослон байж итгэлийг нь олох тактик төгс хэрэгжжээ. Үнэн дээр түүний орон зайн бүгж дотор гадна болон дотор шархыг эмчлэх маш сайн эмүүд байсан юм. Гэвч тэрээр жүжигээ төгс дуусгахын тулд тэдгээрийг гаргаж ирсэнгүй. Анх Лунгчэн түүний төлөвлөгөө ингэж сайн хэрэгжинэ гэж санаагүй юм. Хэрв зөөлөн арга нь бүтэхгүй бол тэрээр илүү хатуу хариу барихад бүрэн бэлтгэлтэй байлаа. Аз болоход гүнж түүний өрхөнд бүр мөсөн оржээ. Энэ нь Лунгчэний анхны тооцооллоос хамаагүй давсан үр дүн байлаа. Мөн түүнд хааны гэр бүлийн талаар багч болов сайн сэтгэгдэл төрсэн анхны тохиолдол болов. Тэрээр зөөлнөр Жоо Яоян чиний дүүг ашиглаж надад чахалт үзүүлэхийг хүссэн гэв. Дараа нь тэр Жоо Яоян тэдний хооронд юу болсон тухай товчхон ярьж өгөв. Энэ удаад тэрээр бүсгүй сэтгэл хөдлөлийг өдөөх гэж оролцсонгүй. Ердөөл өөрт тохиолдсон зүйлээ тайван үл тоосон байдалтайгаар тайлбарлав. Намайг уучлаарай Лунгчэн. Би чамайг буруутгаж байж. Чуяа одоо үнэхээр гимшиж хитргийн хол явчихсандаа харамсаж байлаа. Танаа зовлтгүй дээ. Би ийм зүйлд хэдийнэ дасчихсан гэж Лунгчэн хэнэггүйхэн хэллээ. Эдгээр түүний яриа маш энгийн байсан ч гонигтай царайтай нь хослоод түүнд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. Лунгчэний тэрхүү царай Чуяад шархан дээр нь дав сүрж байгаа мэт гин бурууг мэдрүүллээ. Хаха, битий дэгэж нухацтай хүлээж авдаа. Би чамаар өрөвдүүлэх гэж зүгээр л тоглож байна гэж Лунгчэн инээмсэглэв. Чуяа яагаад гэдгийг мэдэхгүй ч Лунгчэний тэр инээмсэглэлийг хараад түүнийг улам их өрөвдөж нүднээс нь нулимс цураад ирлээ. Новш гэж битий уйлаа. Би дахиж энэ тухай яриха болий. Лунгчэн тэнгэр газраас ч айдаггүй байж болох ч эмэгтэй хүний нулимснаас л үхтлээ айдаг байв. Тэрээр тэр дороо сандарч яахаа мэдхэ болив. Чи намайг уучлж чадах уу гэж Чуяа зүрх зүсэм хоолгоор асуув. Түүнд өөрөө дэлхийн хамгийн муу хүн болсон юм шиг санагдаж байлаа. Зүгээрээ энэ чиний буруу биш. Энэ бүхэн өөр нэг муу хүнээс болсон юм. Тийм болохоор өөрийгөө битгий буруутга гэж Лунгчэн тайвшруулав. Гэхдээ байхгүй. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Жаргалтай өдрүүдээ санаж гонигтайг нь март. Би өөрийгөө мэдэж эхэлсэн цагаасаа л ингэж амьдарч ирсэн гэв. Баярлалаа Лунгчэн. Чуяа нулимсаа арчхад түүний үсгэлэнтэй нүрэнд инээмсэглэл тодорлоо. Чуяа руу харах үед Лунгчэний зүрх үл ялэг чичирхийлв. Хэдийгээр тэр гоо үсгэлэнгээр мэнчигээс ялимгүй дутуу байж болох ч хот улсыг ч нураахаар үсгэлэнтэй байв. Ялангуяа түүнийг инээх үед ямар ч эр хүн сэтгэл хөдлөлгүй үлдэж чадахгүй байлаа. Лунгчэнийг өөрлөн тэнийг юм шиг ширтгийг хараад Чуяа гайхан. Лунгчэн, чи яагаад над руу тэгж хараад байгаа юм бэ гэж асуув. Чи дэндүү үсгэлэнтэй болохоор л тэр. Намайг битгий буруугаар ойлгоорой гэж Лунгчэн
үнэнээ хэлэхэд нүүр нь баг зэрэг улаалаа. Би үнэхээр үцгэлэнтэй гэж үү? Гэж Чуяо үсээ чихнийхээ араар хингээ нухацтай асуув. Лонгчэн гайхаж мэдээж чи үцгэлэнтэй. Үүнийгээ мэддэггүй байсан гэж үү? Хин ч чамд ингэж хэлж байгаагүй юм уу? Гэж асуулаа. Чуяо толгой зэгсрэн хүмүүс надад өдөр бүр ингэж хэлдэг. Гэхдээ би тэдэнд итгэдэггүй. Надад өдөр бүр хуурамч зан гаргадаг хүмүүст би дургүй гэв. Тэрээр ингэж хэлэхдээ маш аргаа барсан, өрөвдмөр харагдаж байсан нь Лонгчэний сэтгэлийг өвтгөв. Өөртөө саяхан тулалдаж байсан догшин бүсгүйтэй харьцуулахад энэ бол огт өөр хүн байлаа. Лонгчэн Чуяод ийм тал байгаа гэж огт санаагүй юм. Хоёулаа суух газар олё. Ингэж зогсох нь эвгүй юм. Лонгчэн суухад тохиромжтой цэвэрхэн том хад олж суухад Чуяоч толгой дохив. Гэвч түүнийг суумагц тэрээр гинэт дуу алтан буцаад босоод ирлээ. Яасан бэ? Чуяогийн нүур тэр чигтээ улайв. Тэрээр ууртаагаар энэ бүгд чамаас болж байгаа юм гэж хариулв. Лонгчэн сая л юу болсныг ойлгоод гимшив. Чуяо орон зайн бөгжнөөсөө урт хүнжил гаргаж ирэн хадыг бүтээгээд зөөлөн сув. Гэвч хаданд биеийн хүрэхэд баг зэрэг өвдөж байгаа бололтой хөмсгөө үл ялэг зангидна. Тэр тухайд уучлаарай. Лонгчэн эцсэн байдалтай уучлалтгүй. Түүний тэр үйлдэл язгууртан эр хүний дүр төрөхөд нийцэхгүй байсан ч тухайн үед Лонгчэн соёлтой хүн шиг аашлах боломжгүй байсан юм. Дээрээс нь тэр хазуулж байхдаа маш их шахалтанд байсан бөгөөд түүний тэрхүү үйлдэл нь бүсгүйг далимдуулах гэсэн санаа байгаагүй билээ. Би чам шиг ийм муу мухай хүнтэй хизээч таарж байсангүй. Амьдралдаа анх удаа хин нэгэн цохиулж үзлээ гэж Чуяо гомдлон нүдэнд нь нулимс цээлгэнэв. Хөөе, битгий уйлаа. Тэгвэл чи ч гэсэн миний өгзөг рүү зогчих заа юу гэж Лонгчэн түүнийг уйлах гэж байгааг хараад яаран тоглоом хэв. Хин чам шиг хүний тийм газар зохихыг хүсдэг юм. Чи үнэхээр муу хүн юм аа. Чуяо түүний үгэнд шууд л инээж орхив. Түүнийг уйлахаа болсонд Лонгчэн сая нэг тавшрав. Гүнжийг алгадна гэдэг түүний хувьд ч дэндүү зоригтой хэрэг байлаа. Лонгчэн, чи муу хүн ч гэсэн надад тал засах гэж худал хэлдэг хуурамч амтан биш юм шиг санагдаж байна. Хоёулаа найзууд болж болох уу? Гэж Чуяо нухацтай асуув. Мэдээж дараагийн удаа намайг тороор барихгүй л бол шүү дээ. Үнэндээ чи намайг тавиад унахчихгүй гэхээс би үхтлээ айсан гэж Лонгчэн инэв. Чуяоч бас инээж өмнө нь Лонгчэнийг тортой унаж байхдаа ямар өрөвдөлтэй харагдаж байсныг нь саналаа. Хамтдаа инээлдсэний дараа тэдний хоорондын зай улам бүр ойртов. Чуяо өөрийнхөө болон дүүгийнхээ тухай олон зүйлийг ярьж эхлэв. Магадгүй тэрээр анх удаа хүссэн бүхнээ ярих боломж олдсон болохоор Лонгчэнд маш их зүйл ярьж өгсөн юм. Чуяо, чи эзэн хааны хараагүй хэр удаж байна вэ? Тэрээр толгой сэгсрэн би 3 настайгаас хойш түүнийг хараагүй. Миний дүү бүр ганц ч удаа харж байгаагүй гэв. Лонгчэн толгой дохив. Тэрээр баг зэрэг эргэлдсэн ч эцэст нь зарим асуултыг асуухаа болохоор шийдлээ. Түүний Чуяотой тогтоосон нөхөрлөл дөнгөж эхэлж байгаа тул эмзэг асуултууд асуух нь зохимжгүй байв. Гэхдээ тэрээр хааны ордон дотор юу болоод байгааг үнэхээр мэдмээр байлаа. Лун гэр бүлийг яг хэн онлоод байна вэ? Эзэн хаан 5 жил бясалгалд суусны дараа Лун Кяншаог дуудсан тушаал ирсэн. Гэвч тэр үеэс л Лун Кяншао эзэн хааны тушаалыг биелүүлэхээс татгалзаж эхэлсэн билээ. Тэр хугацаанд яг юу болсон юм бол? Түүнчлэн түүний эцэг 10 гаруй жил ямар ч мэдээ ирүүлээгүй байна. Яагаад? Тэр үнэхээр ихнэр хүүхдээ орхисон гэж үү? Хэдийгээр эцгийнхэн тухай дурсамж бүдгэрсэн ч Лун Кяншаогийн тууштай хүчрхэг дүр төрх Лонгчэний зүрх сэтгэлд гүн хатагдсан байлаа. Тэр ийм зүйл хийх хүн биш. Тэгвэл яг юу болоод байна вэ? Лонгчэн асар том нууцын дунд байсан ч үүнийг яаран шийдэж чадахгүй байв. Учир нь тэр үнэнд ойртох тусам аюул улам ихсэн. Хангалттай хүчтэй болох хүртлээр тэрээр нуугдмал байх шаардлагатай байлаа. Лонгчэн бусад хунтайч нар ямар байгаа тухай тойроо замаар хэдэн асуулт асуув. Чуяо Лонгчэний зорилгыг гадарласангүй. Харин түүнийг өөрийг нь сонирхож байна гэж бодон бүгдийг нь хариулж байлаа. Ийм эмэгтэйг хуурч байгаадаа тэрээр баг зэрэг итсэн тул гин буруугийн мэдрэмж нэмэгдэхээс өмнө асуухаа зогсов. Тэрээр үнэнд улам ойртож байгаа тул хамгийн чухал зүйл нь хүчээ хурдан нэмэгдүүлэх явдал байв. Одоо түүний Фэнфу одны эхний шат дуусч сүнслэг энерги нэмэгдсэн тул тэрээр эм найруулах хурдаа нэмэгдүүлж Фэнфу одыг үргэлжлүүлэн тэжээж чадна. Фэнфу од төгс байдалд хүрмэгц тэрээр цус нэгтрах шат руу дайрч чадна. Зөвхөн цус нэгтрах шатанд хүрсэн хүн л жинхэнэ тулаанч болдог. Одоо бол тэр хитрхий сул байна. Өөр нэгэн гайхалтай зүйл нь Фэнфу од томрох тусам түүний бие махбод ч бас дагаж өөрчлөгдөн хүчрхэгжиж байлаа. Фэнфу од нь яг л түүний бүх биеийг тэжээж буй аршаан мэт байв.
Түүний одоогийн хувьсал нь түүнийг өмнөхөөс нь огт өөр хүн болгожээ. Түүний хамгийн том түшиг тулгуур бол 9 одод ноёрхогч биеийн урлаг байсан ч энэ техник хитрхи нууцлаг. Түүний ой санамжинд зөвхөн үүнийг хэрхэн бясалгах тухай л байсан бөгөөд өөр зүйл байсангүй. Чуяава бүтэн 4 цаг зогсолтгүй ярьсны эцэст сая л нэг ичиж Лунгчэнд асуулт тавих боломж олгов. Лунгчэн инээж хит хитэн сонирхолтой зүйлсийн тухай ярьж өгөв. Тэрээр өөрийнхөө зовлон зүдгүүрийн тухайд юу ч хэлсэнгүй. Лунгчэн үнэхээр ярианы баялагтай уран цэцэн нэгэн бололтой. Чуяагийн цангинсан инээд үе үе сонсогдож байлаа. Тэрхүү зэрлэг зөрүүд гүнж одоо хүсэмжлэн тэмүүлсэн бүсгүй болон хуурчээ. Нар жаргаж эхлэх үед л тэр хоёр цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг анзаарав. Чуяа, Лунгчэн, би дараа чамтай уулзахаар ирж болох уу гэж асуулаа. Лунгчэн хааны гэр бүлийн хүнтэй хит ойр байхаас имэж баг зэрэг эргэлцсэн ч Чуяагийн найдвар дүүрэн нүдийг хараад татгалзаж чадсангүй. Мэдээж. Гэхдээ энэ нь бид хоёрын нууц байх ёстой шүү. Өсгөн нөр улайж үцэглэнтэй нүдэрээ өөр тийш харав. Тэрээр яаран "Тэгвэл би одоо явах хэрэгтэй боллоо" гэж шивнэлээ. "Чи төрүүлээд явдаа. Би алхаад харьцхий." Хэрэг гүнжийг хүлэг дээрээ эрэгтэй хүнтэй хамт явж байхыг харвал энэ нь маш том асуудал дагуулах болно. Чүү явж үүнийг ойлгосон бололтой Лунгчэнд баяртай гэж аяархан хэлээд шонхор бүргэд дээрээ суун нисэж одов. Түүнийг холдон одохыг хараад Лунгчэний зүрхэнд таагүй мэдрэмж төрлөө. Нилээн хүлээсний дараа тэрээр санаа алдаад харихаар алхаж эхлэв. Гэвч тэрээр гэрийнхээ хаалган дээр ирээд тоолж баршгүй олон элит цэргүүд Лун гэр бүлийн эдлэн газрыг тойруулан бүсэлсэн байгааг харав. Түүний царай бариаж алах хүсэл нь тэр дороо ориглон гарч ирлээ. Нэгэнд та нар үхэхээр ирсэн бол би өршөөхгүй. Түүний доторх уур хилэн дахин барьж дийлшгүй болсон бөгөөд тэрээр гэрийг нь бүсэлсэн элит цэргүүд рүү шууд дайрав.